сайн байна уу? Намайг Ганчмын гэдэг Өвөр Хангай аймгийн Баян Өндөр сумын 9 Б ангиас сурч байна. Миний мэдих Монгол хаадын зохион бичлийн уралдаанд болохоор би Батмөх Даян хааныг онцолж бичсэн. Тэр хааны онцлог нь болохоор хамгийн олон удаан жил Монголын төрийг барьсан хаанаараа хамгийн их онцлогтой. Түүний ингэж олон жил хаанчилсан гавьяаны хчаар Монголын төр удаан тогтвортой байсныг би бахархаж онцолж зохион бичигт оруулж өгсөн байгаа. Монгол бичгийг анх 6 дугаар ангиас хойш үзсэн. Тэгээд 6 дугаар ангиас хойш заасан загвар зүйн багштай бас маш их баярлалаа. Байнга дэмжиж өгдөг аав ээж дүү нартаа бас маш их баярлалаа. Намайг Үлзэж Арлын Савт гэдэг. Би Хаавал дүүргийн 3 тамир сургуулийн 9 ангийн сурагч байгаа. Миний мэдих Монгол хаа зохион бичлэгийн уралдаанд би Ховлын хааныг онцолчихсон. Яг гэвэл Ховлын хаан маань зөвхөн нүүдэлчин соёл гэлтгүй дэлхийн суу биелэг, соёл шинжлэх ухааныг Хятадын өв соёл гэх мэтчлэн зүйлстэй хослуулж түүхийн хуудсыг бүр шинээр нь эхлүүлсэн байдаг. За манай соёл спорт аялал жуулч залуучдын яамны хаяа Чингис хааны өв соёлын хүрээлэн жил болгон уламжлалт болгон үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан нийтдээ 3 сараас эхлээд 5 сарын хугацаанд миний мэдих Монгол хаад гэсэн монгол бичиг дээрх зохион бичлэгийн уралдааныг дунд ангийн сурагчдын дунд зохион байгуулдаг. Энэ жилийн үед бол 19 аймагаас 39 сумаас за ингээд нийтдээ нийслэлийн бол 35 сургуулиас нийтдээ 175 уран бүтээл бол манай энэ уралдаанд ирлээ. За энэ жилийн үед бол нэг онцлогтой нь хэр үндэсний үйлдвэрлэгч үе соёлоо дээдлэгч Ice Mark компани бол бидэртэй хамтарч ажиллаа. Тэгээд юун түрүүнд Ice Mark компанийн хамт олондоо үндэсний үйлдвэрлэгч компанида үе соёлоо дээдлж байгаа хүүхдүүдээ урамшуулж бид нартай хамтарч ажилласан бол та бүхэнд маш их талархаж байгаа илэрхийлье. Үндэсний бичиг өв соёлыг дээдлэгч Ice Mark